Сайн байцгаана уу хүмүүс. За өнөөдрийн хичээлээр бид нар уншсан зүйлээсээ хэрхэн сэдвэлэн зураг зурх вэ гэдэг үзнэ. Бид нар кино, сэтгүүл, эсвэл үлгэрийн номноос уншсан номноос өөрийнхөө төсөөллөөр буусан тэрийг тэр дүр дүрслээ зургийн дотор тэр ингээ буулгахыг хүсдэг. Гэтэ яаж буулгах арга бас олохгүй байгаа тохиолдол бас байдаг. Тэгвэл өнөөдрийн хичээлээр хэрхэн яаж тэр аргаар зураг зурхыг зааж өгье. За өнөөдөр манай хичээлд маань үндсэндээ бидний сайн мэддэг зураасны төрлүүдээс хоёр төрлийн зураас оролцсон. За 1 2 3 4. Энэ ямар зураас вэ? Тийм ээ, энэ бол мэдээч хэрэг номон зураас. За хоёрдугаар зураас нь за ингээд долгионтой зураас. За энэ хоёр зураас маань өнөөдрийн манай хичээлд маань нэлээдгүй хэрэг болно. Тиймээс үзэгч хүүхдүүд та бүхэн маань энийг ямар үед нь яаж эхэлж байгааг маш анхааралтай харах хэрэгтэй шүү хүүхдүүд. За ингээд хичээлд орцгоё. Өнөөдрийн хичээлийн унших ихтэйгээ танилцъя. Хүүхдүүд та нар маань дагаад уншаарай. Бяцхан загас 100. Бяцхан загас 100 өглөө мандах нарнаас үдшийн жаргах наран хүртэл далайн усанда хайрт найз далайн од болон хавч загас жарахаануудтайгаа хамтдаа жаргалтай амьдардаг байв. Бяцхан загас 100 маань солонгорсон сайхан хайрснуудтай, соотгор хөөрхөн сэрвэнүүдтэй, торгомор алагнуудтэй, тоодгор бяцхан биетэй юм. За бид нар зургийн дэвтрээ хөндлөн хэлбэртэй, хөндлөн форматанд байрлуулад за зургийн дэвтрээ өөрсдийнхөө баримжаагаар за ингээд голоор нь за ингээд нэг хооч. Ингэнгүүт бид нар ингээд хоёр зургийн дэвтрийн хоёр зураг зурхын талбайтай болж байна гэсэн үг. За зүүн гар талынхаа талбайг голоор нь дахиад нэг ингээд хооч. За ингэнгүүт бид нарт нийтдээ 1 2 3 шиг талбайтай боллоо. За энийг эхнээс нь дугаарлчих. За 1-р талбай. За доотлих нь 2-р талбай. За хамгийн томыг нь бол 3-р талбай гэж нэрлэнэ. За энэнийхээ хажуу талд нь бүгдээрээ за өнөөдрийнхээ хамгийн гол хичээл болох яг яаж задал зурх вэ гэдэг үзье. За 1-р талбайны хажуу талд гол дүрийг зурх учраас энд за гол дүр гэж бичнэ. Бид нар заавал энийг бичих ёстой. Хэрвээ бичихгүй бол бид нар хаана юу зурхаа мэдэхгүй төөрөх тийм магадaltaй учраас биччихвэл илүү амар байдаг гэсэн үг. За дараагийнх нь бол 2-р талбай дээр туслах дүр. За энийг хүүхдүүд бас дагаа бичээрэй. За туслах дүр буюу энэ дээр юг оруулж байна гэхээр за бас орчин гэж орж байна. Гол дүрийн маань хамгийн сайн тодтогц зүйл бол орчин байдаг. За 3-р талбай дээр юу зурх нь бол та хэд маань бас сайн гадралж л байгаа. Гол дүр байна, туслах дүр байна, орчин байна. Тэгэхээр энэ дээр бол бүтээл байх нь. За энийгээ бүтээл гэдгээд заавал бичрэх хүүхдүүдтэй. Заавал бичдгийн учир нь төөрөхгүй гэсэн үг. Сая бидний уншсан бяцхан загас 100 гэдэг их дээр маань манай тэр ихийн маань гол дүр нь хэн байсан бэ хүүхдүүд? За мэдээч хэрэг бяцхан загас 100. За өнөөдрийн гол дүрээ зурхтаа багш нь түрүүн хэлсэн. За хоёр зураас ашиглаж зурнаа. Номон зураас болон төлгөөнтэй зураас ашиглана. Тэрийг байнга бодох хэрэгтэй. За бид нар бас загсаа зурхтаа ялгаагүй. За нэг номон зураас. За нэг номон зураас. За нөгөө талд нь дахиад нэг номон зураас. За тэнгуүтээ артлын сүүлийг нь зурх ёстой. Энд бас нэг номон зураас хийлээ. За ингээ үндсэндээ манай загсны маань хэлбэр нь гараад ирлээ гэсэн үг. За одоо үндсэн хэлбэрээ гаргасан юм чинь бид нар за загсныхаа сүүлийг хийчихээ. Энэ голоос нэг татлаа номон зураас нөгөө төвшөртлээ бас ялгаагүй номон зураас авах нь. За загсныхаа үндсэн биеийг нэг тодруулчих. За номон зураасаар за ингээд тодруулчлаа. За түрүүн загс маань ерөнхий биеийг ингээ гаргасан учраас одоо толгойг нь биенээс нь салгах хэрэгтэй. Ингээд ирэхээр манай загс маань илүү амьд болж өгнө гэсэн үг. Бас жижигхэн соотгор хөргөн сэрвэнүүдтэй гэсэн тийм ээ. Тэгэхээр сэрвэнүүдийн зурна. Загсны дээр бол заавал нэг юм сэрвэ байдаг. Доор нь ялгаагүй дахиад нэг юм сэрвэ зурчнаа гэсэн үг байна. За мөн саяны ихтер дурдгдсанаар бол солонгорсон сайхан хайрснуудтай гэсэн. Тэгэхээр хайрс болгоныг бид нар мөн ялгаагүй номон зураасаар бид нар чаараа ганцхан зураасаар л ингээд нэг загас ингээд зурчлаа гэсэн үг шүү дээ. За сэрвээг бол хүүхдүүд та нар ингээд заавал тийм жижигхэн хийхээсээ илүү гээд том явуучвал зурхад амар дээрээс нас үзмжийн хувьд бас их гоё харагддаг байгаа. За бяцхан загас 100 маань саяны ихтер гарснаар бол
торомгор алаг нүдтэй гэсэн тийм үү? Тэгэхээр торомгор алаг нүдийг нь бид нар бас зурах хэрэгтэй. Торомгор алаг нүд гэдэг чинь за нүдэн дээр нь за геланын зурчин. Ер нь хүний нүдгэлтгүй амьтны нүдгэлтгүй ер нь бүгдээрээ юм гелантай байдаг. Гелан гэдэг маань гэрлийн ойсон тусгал шүү дээ. За ингээд нүдээ зурчлаа. За маш хөөрхөн нүдтэй болчлоо. Тэгээ аз жаргалтайгаар далайн усандаа амьдардаг гэхээр загсыгаа инээмсэглсэн байдлаар ингээд зурчих. Ингээд манай бяцхан загас сууц өмнө ерөөхдөө гараад ирлээ шүү дээ. За загсан дээр нэг онцлог байдаг. Сэрвэнүүд нь юм за нарийнх юм зураастай. Энэ зурааснуудыг хийж өгснөөр загас маань илүү амьд тэгээд илүү гоё харагдана гэсэн үг. Хоёрдугаар ангийн хүүхдүүд би маш олон удаа хичээл зааж ирсэн. Ерөнхийдөө маш мундаг зурдаг. За нэг ингээд. За дээдлийн сэрвэнд нь бас яг гоё ингээд нарийн зураас ингээд сэрвэг нэгдэг. За ингээд загсан гол дүр маань ингээд бэлэн боллоо. Туслах дүрээ одоо миний хамгийн дуртай юм бол туслах дүр буюу орчин. Тухайн гол дүрээ маш сайн тодтогч өгдөг учраас одоо цөмөрөө туслах дүрээ зуръя. За загас юм чи мэдээж хэрэг хаана амьдрах вэ? Усанд амьдрна. Тэгвэл усан дотор юу байдаг вэ те? Юу байдаг лээ? За далайн ургамал, далайн амтан. За далайн ургамлыг хийхийн тулд за саяны өнөөдрийг үзэх хоёр үндсэн зураасх нэг бол за энэ ямар зураасгаа хүүхдүүд та нар сайн ажиглаа. Энэ ямар зураас вэ? Тэр чирэг долгионтой зураас. За долгионтой зураасаараа ингэж явлаа. Хоёр хүн долгионтой зураас татал ийм гоё далайн ургамалтай болчихлоо шүү дээ. Хажуу талд нь тэгвэл дахиад нэг ийм долгионтой зураас. За энд нь за ингээ маш гоё долгионтой зураастай болчихлоо. Нөгөө талд нь бас дахиад нэг хоёрыг хийгээд өгвөл бас их гоё болохоор харагдчихэв. За нэг гүнээр ганцхан зураасаар ингээд маш гоё зураг зурах гэж. За ингээд. За ингээ маш гоё далайн ургамалтай болчихлоо. Тэгээд далайн ургамлынхаа хажуугаар энэ чинь ургамал ургаж байгаа чинь бас газар хэрэгтэй. За нэг хилс зурчих. За ингээд нэг орчин бий болчихж байгаа гэсэн үг. За бяцхан загас 100-ийн маань хамгийн сайн найз нь хэн бэ? Эргэж саний. Хамгийн сайн найз нь бол мэдээч хэрэг далайн хот байгаа. За далайн хотоо зурлаа. За хүүхдүүд та нар өөрсдийнхөө ямар ч аргаар хамаагүй сурсан далайн хот зурх аргаараа зураараа. Багш нь бол одоо яг өөрийнхөө багадаа зур сурж ирсэн тэр аргаараа зураадах. За бяцхан загснууд, бяцхан загас жарахаанууд бас энүүгээр зурж болж байна. Тэрийг яаж зурх вэ гэвэл 1 2 яг хагас 8-ын тотоо. За 1 2 том жижиг янз бүр болж болно. 1 2 за ингээд. Энэ ч бас байж болно, энд бас байж болно. Хүүхдүүд та нар хүссэн тоогоороо, хүссэн хэмжээгээр загснуудыг зурна. Тэгэх юм бол энэ маш гоё тийм сөрөг загас болж харагдах нь байна. За өөр сонирхолтой зүйл зурж үзье л да зураасныхаа төрлийг ашиглаад. За энд нэг зураас татлаа. Хагас ном зураасаа санаж байна. За ингээд нэг зурч. За эндээс өргөжлөөд долгионтой зураас. Хоп. За. Энэ үлээ далайн нэлцгээ бит. За нөгөө төвшөө явж байгаа бас далайн нэлцгээ бит зураг гэвэл зураас татлаа. Хагас ном зураас. За ингээд долгионтой зураас, долгионтой зураас. Ингээ хоёр хүрхэн загастай болчих. Зураастай болчлаа. Энэ мэтчлэн ингээд сонирхолтой байдлаар дүр орчин ингээд туслах дүрийг та хэд маань өөрийнхөө гол дүрээр тодтохын тулд маш олон хөлбөрөөр ингээд зурж болно. Энэ бол та хэдийн зөвхөн бүтээлч байдлаар шалтгаална гэсэн байх. Бидний зураг байх юм. За бид нарт сая нэрээ бид нар нэг юм яг мартах чинь. Хавч гэсэн нэг дүр орж ирсэн тийм ээ. За хавчаа зуръя. За нэг зовын дунд сондоо дүрс сурлаа. За нүдийн зурлаа. Амийн зурч. За тэнгуүтийн нэг хоёр гар байх хэвээр. За хоёр гар байна. За хавчуурыг ингээд зурх хэрэгтэй. Тэгээд жижигхэн хөлнүүдийг ингээд зурчихна. За ингээд нэг хөөрхөн бяцхан хавчтай болчихлоо шүү дээ. Манай зураг улам гоё болсоор байна. Багш нь энд нэг ягаад ч нэг ганц юм ургамал зурхаар шийдлээ. Нэг чулуун зураас татлаа. Нэг. За ингээд нэг зураас. За хүүхдүүд та нар маань харандаагаар хийж байгаа учраас надаас маш илүү гоё сайхан зураг зурнаа гэдэгт бол багш нь итгэлтэй байна. За тийм ингээд орчноо зурчлаа, гол дүрээ зурчлаа. Одоо бүгдээрээ юу зурх вэ? Мэдээж хэрэг бүтээлээ зурна. Яг бол бид нар бүтээл хийхэд шаардлагатай бүх юм маань шүү дээ. Гол дүр маань байна, орчин маань байна.
За хамгийн түрүүнд гол дүрээ хаана байрлуулахаа шийднэ гэсэн үг. За гол дүрээ нэг жоохон голлуулад ингээд зурчих. Хагас номон зураас. Хопа. За. За энд бас нэг хагас номон зураас. Одоо энийг хүүхд болгон чаддаг болсон баха. За загсаа ингэж хоёр талыг нь холболоо, сүүлийн зурчлаа, дээдлийн сэрвийг нь зурлаа. Гол дүрийн судалгаан дээр сая нэлээд зурсан учраас багш нь одоо жоохон хурдан зурчих. Та хэд мань өөрсдөө мэдчихэж байгаа учраас. За, килоны тэмдэглэлээ. За, нүдний хараа зурлаа. Аз жаргалтай загас гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Тэгэхээр энэний сэглэлийг байнга зурх хэрэгтэй. За, номон зураас ашиглаад хайрснуудыг зурлаа. Хайрсыг бол ингээд аль болох том зургаараа хүүхдүүдээ. Хүүхдүүдийн алдаа бол жижигхэн зурсаар байгаад маш олон жижиг юм болчтой. Энэ зурхад төвхтөө хэцүү байдаг гэсэн үг. За энэ сэрвэн дээр заавал юм нарийн гой гой харагдана. Энийг юусаа мартаж болохгүй шүү хүүхдүүд. За ингээд гол дүр ингээ сайхан зурчлаа. Одоо бидэрт бэлэн туслах дүр байгаа учраас шууд хараа зурна гэсэн үг. За энд бид нар чинь нэг юм зурсан. Далайн ургамлаа. Долгионтой зураас ашиглалаа. За энд ингээд долгионтой зураас. За ингээд долгионтой зураас. За энд нь бас ялгаагүй дахиад зурна. Бид нэр туслах дүрээ түрүүн зурцсан учраас одоо ингээд дараагийн зургийг зурхад илүү хэлбэр болж байна гэсэн үг. За маш гоё. Одоо энэ үгээр нь за долгионтой зураас ингэ зурчих. Энд түрүүн нэмсэн за нэг зураас авлаа. За ингэ 70 ургамлаа зурчлаа. За манай загсны маань хамгийн сайн найз болох бяцхан 70 одыг ерөөсөө мартаж болохгүй. За энийг жоох ингэж тийм ээ. За бид нар зурган дээр сая бас хавч зурсан байгаа. Одоо хавч байгаа эндээ бас ялгаагүй байх нь. Яг энэ байдлаар ингэж зурчна гэсэн юм сэглэлээ. За гарын зурлаа. За бяцхан хөлнүүдийг нь бас мэдээж яг мартаж болохгүй. Ингээл болоо. Ийм амархан байсан. Энд бас нэр гой дүрүүд зурсан шүү дээ. Бид нар энийгээ бас энэ тэнд нь оруулаад өгье. За нэг зураас зурлаа. Номон зураас. За одоо долгионтой зураасаараа тэмдрүүлнүүдийг нэгэдэг чинь. За нөгөө тийш. За номон зураасаа татлаа. За долгионтой зураас. Ямар зураасыг ямар үед ашиглаж байгаагаас нь шалтгаалаад зураг маань илүү гоё болно гэсэн. За цаана байгаа бяцхан загаснууд яг 8-ын тоо шиг. За сайн хараараа. Эндээс эхэллээ. Нэг тойрууллаа. Инглээ. За нэг тойрууллаа. Ингээд том жижиг наан цаана янз бүрээр зураар өгдөгтэй. Ер нь юм цаашлах тусмаа жижигхэн харагддаг. Наан байгаа зүйл илүү тод харагддаг гэсэн. Энэ загсан дээр одоо энэ дээр зураагүй өөр гоё баяжилт хийж болно. Баяжилт гэж ярьдаг хүүхдүүд маань. За нэг гоё хөөс зурч энд нэг хөөс. За энд нь арай жоохон том хөөс. Ингээд дарлаа. Яа хоёр хөөстэй. За ингээ манай зураг маань ийм гоё болчихлоо шүү дээ. За хүүхдүүд бид нэр өнөөдөр зургийн хичээлтэй маш амжилттай дуусгалаа. За бид нар эхлээд гол дүрээ эхлээд судалсан. Уншсан ихээсээ дараа нь туслах дүр буюу орчноо ингээд судлаад гаргаад ирлээ. За энэ хоёрыг нэгтгсэн бүтээлийнхаа ерөнхий санааг юм чинь ингээд гаргацсан. Одоо энэ ерөнхий санаагаа хамгийн эцсийн бүтээл буюу за шин цаасан дээр ингээд бүр томоор зураад тэгээд тэрийг маш гой өнгө алгуулаа ингээд бодох боломжтой. Хүүхдүүд та нар гэртээ байгаа өнгийн харандаа, өнгийн палмастер эсвэл тосон харандааг аливаар нь чамаагүй өөрийнхөө хийсэн бүтээлээ маш гой будаад тэг хийгээд үзээрэй. За хүүхдүүд бид нар өнөөдөр хүссэн кино, хүссэн үлгэрийн номноос сэтгүүлэн эсвэл хүссэн их зохиолоос сэтгүүлэн зураг зурх аргачлалд маш сайн суралцсан гэдэгт багш нэтгэлтэй байна. Дараагийн хичээлээр уулзлаа. Баяртай хүүхдүүд.